Сайн та бүхэнд шинэ оног хүргэе. За Cryptoverse-ийн 2026 оны ээлжид одоо эхний дугаар эхлээд бэлэн болоод байна. За шүү жоохон bounce back хийгээд switch хийх шүү дээ. Сая энэ өсөлтийн үед толгодчих шүү. Трампын солиотой үйлдэлүүдээс л болсон болов гэж харж байна. За энэ Трамп ч одоо өөр улсын ерөнхийлөгчийг булгааж бариад баривчилж бариад юу ч л одоо тий. За ерөнхийдөө криптод ямар мэдээлэл байна да. За нэг сайн үс байгаанд Morgan Stanley болонгууд биткойн болон солоны ETF-ийг гаргахаар хүсэлтэй сект хөргүүлсэн байгаа. За тэгээд хэдийгээр нөгөө нэг зөндөө олон ETF-д гарсан байгаа ч гэсэн Morgan Stanley хоцрооч хамаагүй ийшээ биткойн одоо энэ солоны ETF гаргах хүсэл гаргаад орж байна гэдэг бол энэ ч нэгээр энэ банкны одоо хэрэглэгчид одоо нэлээд томхон хүмүүс ер нь орж ирээд юундаа бол крипто зах зээл бол ер нь сайн мэдээ гэдэг зүйлийг бас яриад байгаа. Үүнээс гадна нөгөө энэ оны эхний хоёр нөгөө ETF-ийн арилжааны волюм нь нийт 1.2 тэрбум юу цэвэр мөнгө урсгалтай. Тэгээ inflow буюу дандаа хөдөлж авах захиалга нь илүү өндөр байсан. Тэр нэг өдөрт нь болонгот бүр 697 сая долларын цэвэр мөнгө захиалга орж ирсэн буюу шууд оны эхний одоо арилжааны өдрүүдэд л үн цасны зах зээл дээр одоо крипто зах зээл бол энэ өснө гэдэг тохиол шууд одоо энэ өсөлт нь бол ер нь өснө гэдгийг нь бол харуулж ирсэн тэр чутгаараа бас компани хийгээд илүү ямшсан буцаад авираад гараад ирлээ. За энтэй зэрэгцээд мем койнууд тэр бас тодорхой нөлөөд орж ирсэн. За өнгөрсөн жилийн хугацаанд болонгууд мем койны зах зээл ерөөдөө 65% унсан. Ер нь крипто зах зээлийн хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт нь бол өөр мем койнууд байдаг. Тийм ч утгаараа эрсдэлтэй хөрөнгө оруулалт хүмүүс маш их татгалзаж ирсэн. Тэгээд одоо биткойны тэр нийт зах зээлийн хэмжээ ботч 45 орчим тэрбум долларын хэмжээнд хүрээд байгаа. Хуучин бол нэг 35 орчим тэрбум доллар хөдлөө дээ. Энэс ямар ч 40 орчим болоод өрцөн байгаа. Энэ юу хэлэх гэж байна гэхээр нэгдүгürt бол эрсдэлтэй хөрөнгө оруулалт хүмүүс ингээд бас ингээд сонирхож орж эхэлж байгааг илтгэдэг байна гэдэг нь энийг дагаад өөр алткойнууд л ч гэсэн хөрөнгө оруулалт хийх магадaltaй хэлж байгаа. Гэхдээ нэг эрсдэл байгаа нь булрооны одоо нэг үед биткойн, алткойн гэж өсч явж байгаад бас нэг талаараа бараг хамгийн сүүл биткойн дээр ороод тэгээд bear market эхэлдэг гэдэг нэг юм байгаад байна шүү дээ. Тэр нүү энэ нүү гэдгийг одоо аль нь вэ гэдгийг бас одоо жоохон сонирхолтой л болоод л байна л да. За өнгөрсөн дүгнэлт тарах юм бол 11 сар нь улаан бол 12 сар нь бас уналтаа гэдэг дата байсан. За түүний дагуу яг л ерөөдөө датан дээрээс үйлсэн. За их тэр датаны дагуу мөн 11 сар нь улаан буюу уналтаа гэсэн бол 12 сар уналтаа гэдэгтэй адилхан. За 12 сар маань бол нийт ерөөдөө 2.97% уналтаа хаагдсан байна. Одоо ямарсан за одоо тэгээ дахиад түүнээс дата гаргах юм бол 1 сарыг харах юм бол дунджаар бол 3 орчим өсөлттэй байдаг. За яг сүүлийн баг 3 жилийн хугацаанд дандаа green буюу дэше өсөлттэй харагдсан байна. Тэгэхээр энэ жилийн 2026 оны candle monthly candle байна яаж харагдсан гэдэг гэсэн талтай. Нэг сар ч бол хөөрхөн нэг сар ч ерөнхийдөө гайг өсөлттэй. За хэдтэн цагаан сар гээд 2 хоногт цагаан сарын уналт гэж орж байдаг байсан. Одоо тэр орж ирэх нүггүй. За ямар ч тийм байгаа. За тэгээд meme coin дээр яхад юуны нийт одоо арилжааны волюмын хэмжээ нь 217 тэрбумаас 8.7 тэрбум болж бас өссөн байгаа. Тэгээд meme coin дээр аягүй их арилжаанууд юу хийгдээд байгаа. Гол нь нөгөө нэг асуудал биш үү? Энэ өөрөө bear market эхлийн тохио юу эсвэл яг ингээд хүмүүс эслээ хөрөнгө оруулалт оруулаад ер нь зах зээлийн илүү эргэд төслөд хөрөнгө оруулалт таж нэмших гэдэг нь үү гэдгийг одоо эргэлзээ бол амар үедээ гэдэг таахгүй. Тэгээд Solana-гийн одоо сегмент 3 баха гар утсыг авсан хүмүүст бол бас 1 сарын 21-нд нөө airdrop-д буух өдөр байгаа. За SKR гэдэг токен болгоод 1 сарын 21-нд за нийт нийлүүлэлтийн 20%-ийг airdrop-оор өгнө гэдэг. Хуучин бол бас анхны Solana-гийн утас гарч байхад бол тухайд meme coin drop хийхдээ тэр нь бол Solana утас авсан үнэ бол түүнээс баг 3 дахин их юу болж байгаа тийм 2000 долларлоо. Тийм түүхтэй. За энэ удаа бас Solana-гийн утсыг авсан хүмүүс нь ашигтай байх уу эсвэл зүгээр яг ашигтай байна гэж аваад бас алдагдaltaй байх нүггүй гэдэг одоо энэ дээр харагдана. Яг одоо Solana дээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийчихвэл баг илүү дээр л болоод байна л да. Одоо биткойн ETF багшаас яаж өссөн бэлээ. Одоо тэгээ Solana дээр ETF-ийн асуудлууд яригдчихээн. Тэгэхээр магадгүй ойрын хугацаанд ашиг харахаас илүүтэйгээр за магадгүй алстаа тий зүгээр аваад татгалцсан байхад нэлээд ажиг болов гэсэн байдлаар хандж байна. За мөн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх зүйлүүдээр бас энэ Трампын Венесуэл улсын ерөнхийлөгчийг барьсантай холбоотой нэлээд бас зах зээл эвгүй ах шиг байна. Түүнтэй холбоотой алтал мэдээж өсөлтийг үзүүлсэн. За үүнтэй адилхан биткойнс тодорхой хэмжээнд өсөлт үзүүлээд за эргээд нөгөө нэг Трампын хийсэн үйлдэл нь өөрөө олон улсын хэмжээнд хэр
зөв байсан бай, буруу байсан бай гэдэг нэлээ яригадад зах зээл нэлээ бас жоох эрсдэлтэй болоод эхэлж байгаа талуудаа бас крипто уцаад 90,000 руу сая өсөлт нь 94,000 хүрээд за буцаад одоо нэг 89,000 руу унсан байдалтай харагч байна. За энэ дээр бас хэдүүлгийнх нь хамгийн сүүлийн бас 2025 оны сүүлийн дугаар дээр ярьжсэн. Ерөнхийдөө биткойн ааш нэг 90,300-аас дээш гараад ирэх юм бол өсөлтийн хөдөлгөөн бол орж ирэх болов гэсэн. Тэр хөдөлгөөн бол орж ирсэн. За энийг үтсэн хүмүүс аваал тодорхой хэмжээ ашиг чадсан болов гэж харж байна. За мөн тэгээд цаашдаа биткойн яг талаас илүү техник шинжилгээнд дээр ярих гэж бодож байна. Биткойныг одоо дахиж шинэ all time хийхин тулд нэг 3 нөхцөл бүрдсэн байх хэрэгтэй. Bitwise дээр бичсэн. Bitwise-ийн зүгээс хэлсэн байсан. Bitwise-ийн аналистууд. За юу хэлсэн бэ гэхээр одоо энэ нөгөө зар захиалгын энэ одоо дарамт гэх юм уу? Зар захиалгын хэмжээ ер нь бол ингээд буурч эхлэвэл магадгүй зах зээл одоо энэ үнийг хүлэн зөвшөөрнө гэдэг тохио болно. Гэхдээ одоо тийм бас нэг ажиглахгүй байгаа. За араас нь болонгууд нөгөө US Clarity Act буюу тэр нөгөө нэг ямар дүрм журмаар крипто зохицуулах вэ гэдэг тэр хуулийн төслийн процесс одоо ямар хөвчтэй явах вэ гэдэг бас нэлийн нөлөө үзүүлнэ гэж хараад байгаа юм байна. Тэгээд гуравт нь болонгууд ерөнхий том нөгөө нэг хөнгөн зах зээл маань яах вэ гэдгийг ер нь тодорхой болвол тэгээд ер нь all time high хийх үгүй юу гэдэг юм бол ер нь маш ойлгомжтой болчих واخа гэж үзэж байгаа юм байна. Би бол наадаш нэг саналтай байгаа нь биткойн хямдрах хэрэгтэй. Ихтэй унах гэсэн үг шүү дээ. Краш гэсэн үг шүү дээ. Унаад тэгээд тэндээсээ огцом өсөлтүүдийг авах юм бол тэн дээр нөгөө нэг хүмүүсийн FOMO гэдэг байдлаар хандаад илүү хямдхан дээр худалдаж авах зүйлүүд нэлээд ажиглагдах. За тэн дээр мэдээ зах зээл шуурга өртөөд чигт унах гэж бодож байна. Би бол 69,000 төр хөлөөсөө л 60 төр хөлөөсөө. Тэг нэлээд хэрэг бааз дээр давхны дээр намнаа гэж. Би бол тэн дээр нэлээд хүмүүс худалдаж аавна гэсэн анзааны байх. За ягаад гэвэл мэдээж 120k хүрсэн 60 унах гэдэг бол өөрөө 50% дэвшлээ гэсэн үг шүү дээ. Тэгэмдэж том том хөрөнгө оруулалтын сангуу тээж ба сангуу худалдаа авалт хийж байгаа учраас 50% уналтыг бол нэлээд самталтай авалт хийх болов. За магадгүй дахиад авах юмсан ч гэсэн худалдаа авалт бол эрчин сулрахгүй илүү хүмүүс худалдаж авсаар байх болов гэсэн хүлээлттэй байна. За Венесуэлд бас ч бас 200,000 биткойн гэдэг нэг шуум гараад тийм рүүм гараад. Тэгээ энэ биткойныг бас хин авах уу яах вэ гэдэг бас нэлээд айц байгаа. Замдрын 600,000 чиг иржсэн. Тийм яг тодорхой биш. Гэхдээ яг энийг аваад захиран зарцуулах хэрэгнээс Америк руу шүвшилчээд тэрийг яах вэ гэдэг бас нэлээд бас нэг онцлогтой мэдээ болж хуураад байгаа. Тэгээд чамтай адилхан нөгөө доош унах гэж дундах магадлал төсөөлж магадгүй гэдэг нь бол крипто квантин SEO болт гэж яриадлаа. За одоо бол биткойны үнээс бол тийм дээшээ хаад иргүй. Одоо дараагийн хэдэн сар бол ер нь хажуу дэшээ явсан буюу зүгдээ багхан зэрэг хөдөлгөөнтэй сайдвей хөдөлгөөн болно гэдэг юм. За одоо яг энэ мэдээг бид бэлдэж хахад бас нэг 89,700-аас 92 хооронд хэлбэлцсэн үнэтэй л ах шиг байна тий. Энэ бол тэр хэмжээнд л ах шиг байна. Тэгээд одоо стил нэг геополитик гэдэг одоо тодорхой байдал байгаа учраас эрсдэлмжтэй өргөхөөс илүү нөгөө уламжлалт хөрөнгөлт рүү болов гэсэн мөнгө явж байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн ер нь үржлэх байхаа гэдэг зүйлийг нь яриад байна. Тэгээд өөрөх нь үзэж байгаа ч гэсэндээ богино хугацаанд бол яг энэ бэр хөдөлгөөнд орж иж магадгүй. Гэхдээ урт хугацаанд бол бүр ингэ доош гэж бол харахгүй байгаа. Гэхдээ энэ ойрдын хугацаанд гэж харах юм бол нөхөр бол чамтай адилхан доош салах магадлал өндөр байж магадгүй сайд хөдөлгөөнд хийж байгаа гэж харсан билээ. Ярьсан дээр Трамп ч сая Венесуэл улсын эрхлэлчийг байлцсан. За дараагийн улсаа бараг зарлцсан. Гренландыг ерөөд Америкт байх хэрэгтэй гэдэг. Гренланд Канада гэж хэлсэн юм. Тийм Канадыг бол яг угаасаа хэдүүлэл ингээд шумар татсан юм шиг энэ сахан лайныг бол устгаад нэг ус уулыг гэдэг юм яа. Канадын нөхдөл юу уцаад байгаа гэсэн шүү дээ. Тэ. За Гренландыг бас тэгсэн. Гренланд өөрөө Дайн улсын бас харьяат колоничлалт байт юм лээ. Тэгэхээр бас тэн дээр Дайн ус бол давраад байгаараа гэдэг бараг зүйл яриад байгаа. Тэгэхээр энэ хоёр хурцтал нөхцөл байдал мэдээж үүсэж ирэх юм бол нөгөө эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг хэдүүлэн крипто зах зээл мэдээж уналтанд орно. Юу үүсэхүүхээр мэдээж нөгөө нэг илүү риск багтай хөрөнгө оруулалт алт руу илүү хүмүүс шуурх хандлагатай болж магадгүй. Тэр нөгөө түрүүний 3 төслөл ихнийх дээр яхад тэр нөгөө заг захиалгыг хаваад байгаа шүү дээ. Тэгвэл тэр захиалгыг хэм байна вэ гэж судлахлаар ийм мэдлээс хүү. Эрг Trump тэр гэж үү. Одоо нөгөө ингээд худалдаа захиалга байхгүй шүү нь байгаад байгаа. Гэтэ заг захиалга ингээд илүү хүчтэй байгаад байгаа шалтгаан ягаад тийм байгаа вэ гэхээр ер нь саяны нумалтуудын хугацаанд 60,000 орчим биткойныг ер нь худалдаж авъя гэсэн хүмүүс энэ орж ирж шингээгээд авцсан гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ 60,000 биткойн хаанаас гараад ирвэ гэхээр биткойн майн хийж байгаа нөхдүүд чинь одоо яг энэ нөхцөл байдлыг биткойнод аж мөнгө олохгүй бол энэ эрсдэлтэй нөхцөл байдал гэж үзээд нөхдүүд бол ингээд зарах захиалах гэсэн. Тэр нь бол одоо ингээд юунууд одоо вэлүүд ч юм уу те эртэлүүд худалдаж авч байна гэдэг. Тэгээд 60,000-аас энэ баттай 33,000 орчим нь болонгууд майнеруудын майн хийдэг газруудаас ингээд
юу л биржлүүд л ингээд нүүгцэн хөдөлгөөн байна гэж яриад байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан хугацааны нөгөө биткойн итгэж байгаа хүмүүс стил хотлож авсаар байгаа тийм ч учраас үнийг одоо энэ төвшөнд бариад байгаа. Селлер ах банд дуттай холтууд хийсэл л шүү дээ. Одоо тэгээ дахиад эзээ бонд гарч тэрийг зарж биткойн авсан мэт байхаа. Гэхдээ тэр мэдээ зах зээл төдийлөн айхтар нөлөө өсөлтөй болчихжээ тий. Тэгээд биткойн өсөж магадгүй гэдэг юм нь хятадын нөлөө их өндөр орж ирэх хаа гэдэг хүлээлт байгаа юм байна. Энэ яагаад гэвэл нэг степен гэдэг төсөлөөсөн шүү дээ. Тэг алхаад мөнгө амар явж исэн. Шалтгаан нөгөө нэг хятадууд чинь тэнцэн амар хөнгө болоод тэр тэрнгүү заваад ингэжсэн чинь нэг степен чинь хятадыг бандаад тэг үнэ нэг хөгцөн юмжсэн шүү. Токен хөгцөн юмжсэн. Тэгээд тэнд хятад харин юу болоод байна гэхээр ер нь нөхдүүд нөгөө нэг үн цэнээ ингээд хадгалдаг гэдэг утгаар нь жоохон мөнгөтэй хэсэг нь болонгод байр хөдлөж яваад байдаг гэсэн юм. Тэд ч мөн лакшери байр байшингууд. Одоо юу тэр нь real estate гэхээсээ илүү үйл хөдлөлгөөн гэхээсээ илүү биткойн ч бас энэний нэг өөр одоо орлуулах хөлбөр байж болох юм байна гэд тийм шийдэл чинь одоо ингээд шилжиж байгаа гэсэн нэг тийм мэдээ гарсан байлаа. Тэгэхээр тэр нөгөө нэг store of value буюу үнцнийг хадгалах боломжит хөрөнгө оруулалт гэдгээр нь биткойн руу бас орж хөрөнгө оруулалтууд бас ихсэж байна гэдэг зүйл хятад харагдаж байгаа юм байна. Хэрвээ яг энэ бүр ингээд массаар аяга ороод ирэх юм бол наад үннээс чинь ер нь гэдэг шиг очих магадлал байж магадгүй те. Гэтэ энэ хэр хугацаа явах вэ? Зэтийн сансар маа гэдэг яг мөнгө үлтийн сарлж байгаа учраас. Хятад биткойн аш угаасаа ер нь айгүй токсик шүү дээ. Бандал болон буцаж бандал ер нь нэлээд асуудал яг найдахад бол нэлээд хэцүү зүйлчод. За мөн бас манай энэ дугаарыг ивент итгэж байгаа vintage broker гэж орж ирсэн байгаа. За манайх тийм үү? Ерөнхийдөө крипто унаатай. Тийм учраас би спонсор хайж байна. Та нар намайг хайгаарай. Шүт. За vintage markets гэдэг нь Монголд бол 5 жилийн үйл ажиллагаа хийж байгаа юм лээ. Хамгийн найдвартай broker гэж танилцуулга над руу явуулсан. За тийм учраас та бүхэн манайхыг дэмжиж байгаа. За vintage broker дээрээс бүртгэлээ үсгээрэй. За доор би одоо тухай линкийг байршуулчаа. Тэг мэдээж тодорхой хэмжээний хүмүүс ороод ирэх юм бол манай клиентууд руу хандсан ивент ч юм уу тийм хүзүүлгээс хийж өгөх юм билээ. Тэгэхээр та нар хэрсэн орно төдий чинээ битэрт уулзах нэ. Тэр боломжийг та нар хожлоо. Тэр боломжийг та нар хожлоо. Та нар шинэ оны бэлгч бит хоёр байлаа гэж байна шээ. Нэг мөн бас 2025 он бол том мэдэл стил ганц үе өнгөрөөсөн. Ингээд нийтдээ 3 дахь жилийн яга одоо өгч जैन те. Тэгэхээр одоо 2026 онд томд бас амжилт хүсье. За ингээд тэг санаас юм бол байгаа шүү дурцгаа. Нэг болчихсон. Бид ингээ болгоч тэгэхгүй л чаас ярьдаг юм шүү. За бид ярил та. Босоо. За ингээд мөн та бүхэн криптод ярьж байсан бол та мэдээж Binance биш сонгож ярилж байгаа. За мөн доор бол линк өртөх юм бол арилжааны шинжилгээг 20% оруулах болж байгаа шүү. Тэрхэд альткойн мойн дээр арилжаа хийдэг хүмүүс мэдэх бах. Нилээн бас фи бол нилээн явж өгдөг тийм учраас арилжааны шинжилгээг 20% хөнгөлчүүд нилээн бас боломж юу байдаг шүү. За ингээд техник анализ бололгоо шууд орсон. За яцхан за бүгдэнд нь шинэ оны минь төргий. За хэдүүлээ. За хамгийн сүүлд оны өмнө хийсэн дугаараас апдейт хийгээд явчаа гэж. За ерөнхийдөө оны өмнө ханш бол за энэ авд явж байсан те. За хэдүүлээ юу таамуулсан бэ гэхээр за ерөнхийдөө том зөвөр бол доошос магадaltaй bearish магийн паттерн үүсэж байна. За тэгтээ паттерн дотор паттерн үүсдэг. За энэ өөрөө дахиад нэг дээшээс магадaltaй паттерн үүсэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол чухалчилж авч үзэх доовыг бол харсан те. За чухал авч үзэх доовыг бол за нэг 90,500 орчим дээрээс энэс дээшээ стрейт гараад ирэх юм бол за хаашаа үргэлжлсэн өсөлтийн хөдөлгөөн бол орж магадaltaй юм гэсэн. За ерөнхийдөө бас олон жилийн турш ярьж байгаа. За олон жил жахтай хэлээ анханасаа л орё ярьсан те. Ерөнхийдөө бол паттерн ихсэн цэг дээрээ за хаашаа очих магадлал айгүй өндөр хөвтэй байдаг гэж ярьдаг. За энэ дээр мөн яг тэр төр зур харагдсан. Ерөнхийдөө бол паттерныхаа ихсэн цэг дээр яг хаашаа хөдөлгөөн бол очичоод за тэрнээс хойш буцаад уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн байгааг харж байна. За ямар ч байсан оны мөрөсөн таамаг бол яг таамаг дагуу сайхан явсан. За бүхэн та бүхнээс арилж байгаа хараад суужсэн бол стаж ашиг хийж чадсан болов уу гэж найдаж байна. За энэ дээр бас мөн гоё сонирхолтой зүйлүүд үүссэн. За би яг энийг шинжилгээ оруулъя гэж байгаа даанч хоцорсон. За энд маш гоё томхон таазлуудсан цэгийг дээшээ straight bullish магийн паттерн жижигхэн гоё correction үүсээд дээшээ сэлтүүлэх юм маш гоё цэвэрх явсан ба. За одоо нэгэнд өнгөрсөн чартыг бол хэдүүлээ яриад л юугүй. За 4 цагийн чартан дээр ингээд харвал за ерөнхийдөө бол нөгөө нэг хэдүүлээгийн за баг цаг дээр нөгөө таазлаад байгаа цэг маань одоо эндээс яг баг зэргийн спорт маягийн хөдөлгөөн бол авч जैन тий. За ингээд зүүмлээд харах юм бол ерөнхийдөө бол спорт зон дээрээсээ доошоо унахгүйгээр ямарсан доошоо виктаа дээш ямар цаагтаад эндээс баг зэргийн сэргэлтийн хөдөлгөөн бол орж чин. За тэгтээ эндээс шууд лонг арилжаанд орох нь бол
жоохон эрсдэлтэй. За ягаад гэвэл яг одоо энэ дэр техник шилжилгээнд дэр суурилж байгаа ч гэсэн ерөөдөө фундаментал мэдгийг харах нь зүйтэй. За ерөөдөө Трампийн гаргаж байгаа шийдвэрүүд за Гринландыг бол ерөөдөө худалдаж авъя гэдэг байр суурь дээр нэлээд хүчтөрж бас орж ирж байна. За тэн дээр бас олон улсын хэмжээнд маргаан болохгүй гэдэг асуудлууд байна. За тийм учраас нэлээд зах зээл бол нэлээд эмзэг үе дээрээ байна. За тиймдээч ерөөдөө алтцэлттэй байна. За S&P 500 юм те. Иймэрхүү хувьцаанууд бол нэлээд all time high хийгээд явж байна. Тэгэхээр ерөөдөө хүмүүс арай илүү эрсдэл багтай зүйлүүд рүү хөрөнгө оруулалт хийгээд яваад байгаа гэдэг бол анзаарах хэрэгтэй. За мэдээж криптогод бол яг эрсдэл багтай бол биш. Эрсдэл мэдээж өндөр. За шинэ зах зээл. За тийм байгаа учраас бага зэргийн иймэрхүү зүйлүүд төр мэдрэг хандаад огцон уналтын хөдөлгөөн ч юм уу огцон пампын хөдөлгөөнд орж магадaltaй. Тийм учраас арилжаа хийж байгаа бол заавал stop loss тавьж арилжаа хийх бол зөвлөх ёстой. За яг бол яг одоо энэ цаг үед бол заавал stop loss-тай арилжаа гэрээ гэж хэлмээр. За яг нөгөө талаараа эргээр хараад үзвэл энд нэг ийм bullish pattern үүсээд за bullish pattern гоё үүссэн байна. Дэшээ сэтэрсэн. За мөн нөгөө нэг support болоод байсан, таазлаад байсан цэг маань өөрөө эндээс гоё хариу үйлдэл аваад шамарсан сэтгэлтэй хөдөлгөөнд ороод ирсэн байна. За би бол доовыг бол энд харж байна. За эндээс биткойн маань дээшлээд буюу за 91500 гэдэг түвшинээс дээшлээд за эндээс нөгөө correction хөдөлгөөн орж ирүүлээ. Correction хөдөлгөөн гэдэг нь энийг хэлээд байгаа шүү дээ. Дээшээс трейд иймэрхүү bullish маягийн паттерн үүсэх юм бол сэтгэлтэн дээр нь ерөөхдөө одоо оролтуудаа хөдөлгөөр цэжилж чаас те. Сэтгэлтэн дээр нь entry хийгээд паттерны доор stop loss байршуулна. За эсвэл паттерны доороос risk entry хийгээд нэлээд бага зэргийн stop loss-тай тавьж болно. За иймэрхүү байдлаар хийж болно. За эсвэл хүлээн те. Жижигхэн bearish bullish маягийн паттерн үүслээд тийшээс сэтгэлээ pullback маягийн хөдөлгөөн орж ирлээ. Тэндээс нь long арилжаа. За иймэрхүү байдлуудаар арилжааны төлөвлөгөөнийг гаргаж болж байна. За одоогийн байдлаар биткойн дээр хүлээж байна гэсэн үг. Яг айхтар long арилжаанд орсон юм бол байхгүй. Хүлээгээд байж байна. За энэ 90,000 дээр байгаа спорт зон урдны таад болж исэн. Цэг маань хэрхэн ажиллах нь вэ гэдгийг харцгаая. За энтэйгээ хослуулаад за USDT dominance-ыг харч. За биткойныг унах магадлалтай гэж хараад байгаагийн шалтгаан бас USDT dominance байгаа даа. За хэдүүлээ daily-гээр харуул те. Өмнө эргэлийг санаад ярихад тааз болсон, шал болсон, шал дахиад тааз дээшээ гараад ирсэн. Энэ дээр бага зэргийн price action маягийн хөдөлгөөн бол дээшээс төрчээд эндээс хариулт аваад байна. Тэгэхээр магадгүй дахиад үргэлжлүүлсэн хөдөлгөөн ороод ирэх юм бол за биткойн дээр уналтын хөдөлгөөн орж ирэх нь бол ойлгомжтой гэсэн. За тэр нөгөө түрүүний үсэд байсан bearish маягийн том паттерн багш те. Тэгэхээр доошоос төрчих юм бол энэ мод дээшээ сайхан дээшээс тэрээд гараад ирэх нэ гэсэн. За тийм учраас энэ хэд бол уналтыг бол хараад байгаа. За ихэд бол чартыг нэг олон индикатор, нэг олон зүйл ашиглаад авахгүй зүгээр хаана илүү реакц үзүүлжсэн байна гэдгийг зүгээр хоёр лайн татаад ингээ харвал за одоогийн байдлаар дээрээ бол таазан дээр нэлээ хариу үйлдэл авч ирсэн. За эндээс тодорхой хэмжээний хариу үйлдэл авч ирсэн. За өмнөх 73,000 гэсэн түвшин дээр нэлээ бас дайггүй тааз байгаа. За бүр өмнөхөө харах юм бол 73-аас 69-ийн хооронд иймэрхүү том спорт зон байгаад байгаа. Тэгэхээр миний хувьд хаана тосч авах вэ, хаана хүлээж байгаа вэ гэхээр мэдээж энэ зонд л гэж гэсэн. Тэгэхээр энийг бол ганц бич биш ерөөдөө маш олон хүмүүс яг энэ чартыг харж байгаа болов. Тэгэхээр магадгүй крипто дээр уналтын нэг том үнцүүдийн ороод ирсэн. Correction хөдөлгөөн бол одоо үргэлжилж байна. Тэгэхээр дараагийн уналтын хөдөлгөөн бол энэ хөдөлгөөн ийш орж ирэх нь өөрөө нэг 60-аас 70,000 гэсэн орчим руу хараад байгаа. За тийм мэдээж криптог сонирхож байгаа байгууллага за мөн арилжаачид маш олон тоогоор нэмэгдэж байгаа учраас мэдээж хямдрах юм бол зах
зээл дээр нэлээд шуураад худалдаа авалт бол үргэлжлэх болов гэсэн хандлагатай учраас 69-аас даад гэсэн түвшнийг бол харсаар байгаа шүү гэдгээ хэлчихье. За одоогийн байдлаар бол том цагаар бол би хүлээлт бол нэг том уналтын хөдөлгөөн дээр шорт арилжаанд орё гэсэн бодол бол байна. За тэр нь хизээвэ гэхээр хэдүүлгийг одоо энэ зураад байгаа паттернч төрхэд бол энэ паттерн доошоос төрж унах хэрэгтэй. Энэ паттерн доош унах юм бол ханаас яаж арилжаанд орох вэ гэхээр миний хувьд бол за магадгүй сэтрэлтэн дээр нь entry за stop loss-ыг мэдээж энэ шал таазлаад байгаа цэгийн дээр байршуулад доош нэлээ swing маягийн арилжаа хийх бодолтой бол байгаа. За тэгэхээр нөхцөл нэрээ бүрдэж заавал арилжаад. За нөхцөл бүрдэхгүй бол арилжаа гэдэг шаардлагагүй хараас уучна гэсэн. За бусдаар бол одоо баг цаг дээр арилжаа хийх бодолтой байвал за энд ямарсан bullish маягийн паттерн дэшээс төрсэн. За тэгэхээр доо үедэг байгааг харж байна. Тэгэхээр энэ доо дэш хөвдөхгүй юу? Эсвэл энэ спорт зон болж байгаа цэгийг доошоос төрөх үү гэдэг харна гэсэн. За энэ спорт зонс төрсэн ч гэсэн арилжаанд орохгүй. Хизээ арилжаанд орох уу гэхээр ханш доош унаад за нэг энэ лайн чинь 87,000 орчим байгаа юм байна. За энэс доошоос төрсэн тохиолдолд харин арилжааны боломжуудыг шорт бол харна. За дэш лонг арилжаа харъя гэвэл эндээс дэшигээ straight correction гэх юм бол за дэш лонг арилжаа баг цаг дээрээс хийх боломжтой харагдж байна. За этерэн дээр төлөө хараад ярилцаад явчих. За этерэн нэг иймэрхүү bullish маягийн паттерн үүсэж байна гэсэн дэш ямарсан сэтэрсэн. За тэгтээ энэ дээр дахиад нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүссэн. За ерөөдөө яг л биткойн дээр дүр зургийг бол адилхан байдлаар харагдаж байна. За энийг авчи. За ингээд харвал этерэн бас ч аюултай харагдана. Этерэн бол за урдны all time high нь бол за энэ дээр үүсээд түүнээс доош яг адилхан хөдөлгөөн бол энд үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ хаана байна вэ гэдгээ урдны түүхээс харуул одоо хэдүүлээ баргийн навцаа явж байна штэ. Энэ дээр бол иймэрхүү bearish маягийн паттерн үүсэж доош унсан байна. Одоо энэ дахиад нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсэж байна. За тийм учраас миний хувьд бол яг урдны түүхээ давтах юм бол ерөөдөө энэ хавьяас нь арилжаанд ороод доотлын спорт зон буюу 1200 1300 гэсэн түвшинлүү буцаад ирж магадгүй байгаа учраас за иймэрхүү нэг swing маягийн short арилжаа биткойн юм этерэн дээр хэдэл барьж холоо гэсэн иймэрхүү бодолтой бол арилжаанд орж байгаа. Арилжааны план бол иймэрхүү 2026 онд бол за мэдээж уналтыг бол дэжгүй ашиг олчих юм бол мэдээж тосч худалдаж авах стратеги руу орох хэрэгтэй. Тэрийг бол тодох үед нь бол бас ярилцаад явчаа гэж бодож байна. Тэгэхээр одоо этерэн үед бол яг өмнөх түүхээ тавтах маягтай хөдөлгөөн болоод үргэлжлэн шаарч байна. За ингээ харуул уналтын хөдөлгөөн оржсэн, correction хөдөлгөөн орж иж байна. Магадгүй дахиад этерэн эндээс өсөлтийн хөдөлгөөн орж ирээд за энэ том bearish маягийн паттерн гой дүүрээд доош уналтын хөдөлгөөн бол орж магадгүй. Тэгэхээр анхаарах хэрэгтэй төвшингүүдийг бол энэ байдал дээр бол харж болохоор энэ. Тийм учраас энийг ажиглаж бай. За мэдээж яг энэ дүр зургийг хараад шууд short long бол нээх боломжгүй. Яагаад гэвэл одоо л яг паттерн бол ерөөдөө зурагдаад явж штэ тийм учраас хэвлээ. Тэгэхээр голд нь арилжаач айгу ойлгомжгүй болчдөг. За одоо жишээ нь эндээс long арилжаа нээчи гэхээр за магадгүй энэ паттерн дээшээ дүүрхгүйгээр эндээс дахиад шууд уналтын хөдөлгөөн бол ороод ирэх магадлалтай. За нөгөө талаар нь дэж бас long бас нэг short арилжаанд орж ирэх юм бол stop loss-ыг айгүй дээр тавих шаардлагатай маш их том stop loss тавьж иж доош short арилжаанд орно. Тэгэхээр энэ дээр л магадгүй дахиад доош унахгүй эндээс дахиад дээшээ өсөлтөд ороод ирчих юм уу. Тийм учраас ийм том риск гаргах ямарч хэрэгцээ бол байхгүй. Риск reward харьцаагаа харсан ч тэр утгагүй арилжаа болж байна. Тэгэхээр илүү хүлээхэн зүг гэж хэлмээр байна. За мэдээж санхүүгийн зөвлөгөө биш учраас өөрөөсөө шийдвэрийг өөрсдөө гаргаарай. За алтан дээр сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа. За уус all time high хийж явж байгаа. За тэгтээ алтан дээр all time high хийж байгаа ч гэсэн нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн маш гоё цэвэрхэн зураад бол явж байгаа. За сүүлийн 15 минутанд бас нэг иймэрхүү
доошоос магталтай жижигхэн хөрхөн батарей нүүсээд доошоос төлөвлөлт юм бол явсан. За тэгэхээр дахиад эндээсээ нэг иймэрхүү булж мэгийн батарей нүүсээд дээшээс straight pull back оршээ дахиад төлөвлөлт юм бол үргэлжлэж байна. За тэгэхээр gold-ыг хаана анхаарвал бас зохихгүй гэдэг асуулт бол надаас нэлээд бас байгаа. Тэгэхээр gold-ыг бол за магадгүй энэ геополитикийн асуудал Америкийн нэгдсэн улсын Дональд Трампыг хийж байгаа энэ нэлээд эвгүй шийдвэрүүд, эвгүй үйлдэлүүд нь үргэлжилсээр байвал за мэдээж алт дахиад нэг 4649 сая хүртэл өсөх боломжтой харагдаж байна те. Яагаад энэ дүү гаргаж байна гэхээр за энд нэг иймэрхүү тренд лайн явж те. Тэгэхээр магадгүй дахиад ирээ шалгах юм бол энэ дээр дахиад шинэ all time high хийгээ. За тэндээс магадгүй уналтын хөлөө орж ирэх магадaltaй гэж харж байна. За ерөөдөө нэг зүйлийг би хараад байгаа нь ерөөдөө бүх зүйл all time high хийгээ яваад байгаа. Тийм учраас мэдээж энэ их өсөлтийн хөдөлгөөн бол мэдээж нэг өдөр унж таарна. Тэгэхээр магадгүй уналтын хөдөлгөөн дээр нь бас ажгүй боломжууд гарч ирэх болов гэсэн хүлээлттэй болно лээ байгаа. Тийм учраас all time high хийж байгаа зүйлүүдийг мэдээж яг мэдээж үзүүрэл all time high нь бол барина гэж бол байхгүй. Тэгэхээр илүү хүлээлттэй байж агаад доо харж агаад за олон өөрөөр баталгаанууд харж агаад уналтын тохионод өгөх юм бол тэндээс харин short position нээгээд арилжаа гэсэн бодолтой байгаа шүү. За ингээд ерөнхийдөө бол арилжааны план бол иймэрхүү байна. За баг цаг дээр арилж авирын үед арилжаа хийх сонирхолтой бол сценарийг гаргах зүйтэй байх. За энийг бол хэдүүлээ зурцсан байсан те. За энэ ингээд харвал энэ паттерн дээрээ 3 удаа дайжгүй шалгацсан. За доорооч мөн адилхан 3 шалгацсан байна. За ерөнхийдөө паттернуудыг харах юм бол ер нь бол нэг 3 удаа шалт хаазаа шалгачих юм бол ер нь нэг сэтэр хандлагатай болцоод байдаг. Тэгэхээр одоо магадгүй биткойн дээс доошоос төрөх юм бол паттерны ядч ихсэн цэг рүү хэдүүлээ уналтыг бол харах зүйтэй байна. 84,000 гэсэн төвшөлөө. За эндээс үргэлжилсэн дээрээс бүр том цагаар орж ирсэн үргэлжилсэн импульсууд орж ирэх юм бол нөгөө 73,000-аас 69,000 гэсэн төвшөлөө нэлээд том спорт зооноо тийшээ бол харж байгаа шүү. За ингээд арилжааны план бол нэг иймэрхүү байна. За тэгээ яг оролт гаралтууд өгөх юм бол за Telegram дээрээ болон за сошиал хуудасуудаараа хуваалцаад явчих. За ингээд манайхыг дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. За тийм учраас та бүхэн энэ хөтөлж байгаа бол за манайх өнөөдөр спонсорлж байгаа за Vantage Markets дээр бүртгэлээ сайн үүсгээрэй гэж хэлмээр байна. За та нар хэдүү сайн байж бас манай дугаараар үргэлжлээд гарах болно. За мэдээж спонсор байхгүй бол мэдээж энэ дугаарууд орох боломжгүй байдаг шүү. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баярлалаа.